Сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хичээлээр та бүхэндээ текст мэдээллүүдээр мэдээллийг яаж боловсруулах вэ? Текст мэдээллийг өөрийн хүссэн формат хэлбэрт яаж оруулдаг вэ гэдэг дөрвөн төрлийн томьёолыг танилцуулъя. Хамгийн эхлээд мэдээллүүдийг хооронд нь холбодог томьёолол, хоёрдугаарт нь мэдээллийг бүх үсгийг томоор бичдэг томьёолол, гуравдугаарт нь бүх мэдээллийн үсгийг жижиг болгох, дөрөвдүгээрт нь өгөгдсөн мэдээлэл текст мэдээллийн хамгийн ихний үсгийг томоор бичих. Энэ хичээлийг та бүхэнд танилцуулъя. За, хамгийн ихний томьёолол бол concatenated буюу хоёр мэдээллийг хооронд нь холбодог мэдээлэл байгаа. За, үүний тулд та бүхэн дараах мэдээллийг танилцуулъя. Concatenated гэдэг томьёог бичихэд дараах хэлбэртэй харагдана. За, томьёогоо бичлээ. Шууд томьёон дээр тайлбарлая. Concatenated гэдэг томьёо байна. За, text1 гэдэг дээр нь овг нэрийг сонгоё. Мэдээж хүмүүсийн хамгийн их асуудаг зүйл бол энэ байгаа. За, хоёрт нь Peter гэдэг нэрийг сонгочлоо. За, ингээд хаалтаа агаад үзье. За, хаалтаа авсан чинь бидний хүссэн мэдээлэл яг шууд гарч ирэхгүй байна. Яагаад гэхээр учир нь бидний дунд тухайн хоёр нэрийг дунд нь спейсер юм уу, зураасаар юм уу, ямар нэгэн мэдээлэлээр зааглах ёстой. За, энэ маань өөрөө мөн адилхан нэг текст хэлбэр байдаг учраас таслал аваад үүний голд дахин нэг тодорхой хэмжээний зай авах ёстой. Үүний тулд зай авахын тулд Excel дээр текст мэдээллийг томьёолд хэлбэр шилжүүлэхийн тулд тусал авдаг. Тусал аваад зай авлаа, дахин нэг тусал авлаа. Enter. Окей. За, тэнгуут бидний хүссэн мэдээлэл гараад ирлээ. Овг нэрийг нэртэй нь зайгаад хязгаарлаад мэдээлэл ороод ирлээ. Мэдээж энэ маань тухайн мэдээлэлд маань энэ зай гэдэг энэ маань хамгийн чухал нюанстай асуудал байгаа. Энийг ойлгох шаардлагатай. Окей. За, энийг энэ хоёр довшоод мэдээллүүдэд хуулахад мэдээллүүд маань мөн адилхан ингээд доошоо зайтай ороод. Энэ бол маш их тохиолддог. Жишээ нь хүмүүс манай HR-ууд маань одоо жишээлбэл овг нэрийг нэртэй нь бичмээр байна. Яаж бичих вэ? Хоёр тусдаа байна, нэг болгомоор байна гэдэл аягүй олон асуудал байдаг учраас энийг ингэж бичиж болно. За, дараагийн хэсэг нь болохоор upper буюу бүх үсгийг томоор бичдэг томьёол байгаа. За, энэ бол маш энгийн. Тэнцүү upper мэдээлэлээ сонголоо. Enter. За, энэ бол ерөөсөө маш энгийн томьёо. Үнийг ингээд доошо чирээд мэдээллүүдэд хуулчихна. За, 3-дугаарт нь бүх мэдээллийг жижиг болгомоор байна. За, бүх мэдээлэл ингээд томоор өгөгдсөн текст байлаа гэхэд lower гэдэг энэ томьёог бичээд lower. За, энэ Jensen гэдэг ч юм уу нэг хүнийг сонголоо. За, ингээд доошо татлаа. Бүх мэдээллийг жижиг болголоо. За, энэ бас маш энгийн. За, prepare. За, энэ бас их чухал томьёонуудын нэг. За, манай энийг бол мэдээж цалингийн нэгтлэн бодогч нар болоод хүний нөөцийнх маань маш ихээр ашиглах ёстой. Гэхдээ зарим нь мэддэггүй байдаг энэ томьёол байгаа. За, энэ болохоор prepare буюу өгөгдсөн нэрний юм уу текст мэдээллийн эхний үсгийг томоор өчмөр байна. За, жишээлбэл заримдаа юм уу датаж авсан мэдээллүүд маань бүгд ингэ жижиг хэлбэртэй гараад ирдэг. За, үүнийг яаж томруулах уу, харагдах байдал нь яаж өөрчлөх вэ гэхээр prepare гэдэг томьёогоо бичээд текст авлаа. Тухайн мэдээлэлээ сонгож өгье. Окей. За, ингээд доошоо татлаа. Бүх үсгүүдийг томоор болголоо. За, ингээд өнөөдрийн хичээлээр та бүхэндээ дөрвөн төрлийн мэдээллийг танилцууллаа. Энэ мэдээллийг та бүхэн өдөр тутмын амьдралдаа тогтмол хэрэгжилж хөвшөөрэй. За, та бүгдийн ажил амьдралд амжилт хүсье. Манай өнөөдрийн хичээл та бүхэнд таалагдсан бол subscribe дараарай, найз нөхдөд share хийгээрэй. За, та бүгдийн ажилд амжилт хүсье.